Сүүлийн үед сошиал медиагийн хурдцтай хөгжил, энэ хурдцтай энэ өргөн хэрэглээс болж Монгол бичгээрээ их хэлээрээ бид нэр бас зөв ярих, бичих тал дээр бол маш их тийм нэг буруу хөвшил. Ялангуяа хүүхд залуучуудад бол нөгөө баг ингээд нөгөө тогтоод үлдсэн юм шиг харагддаг. Одоо би өдөр тутам өөрийнхөө ажлыг бас ингээд одоо фэйсбүүкээр хийдэг. Тэгээд хүүхдүүдтэй маш их хоорондоо ингээд бид нар харилцсан мэтгэлцдэг. Тэгээд үг үсгийн алдаа бол маш ихтэй. Эр үгүй, эм үгүй гэл ерөөсөө яаж ашиглахаа мэдхэ байцсан. Тийм нэг тийм буруу хөвшил тогтсон юм шиг санагддаг л та. Тэгээд би өөрийнхөө энэ Talk with AD гэдэг групп одоо бараг 290 мянган гишүүнтэй. Энэ групп дээр 2 жилийн өмнөөс байна уу да. Нэг алтан дүрм гэж гаргасан. Тэрний юу гэхээр хүүхдүүд өөрсдийнхөө оруулж байгаа энэ холбоотой постуудыг англи үсэг хэрэглэж ерөөсөө оруулахгүй. Яг Монгол одоо кирилл үсгээр бичиж оруулсныг бид нар бол одоо зөвшөөрнө гэж тийм одоо алтан дүрмийг гаргасан л та. Спортын сэтгүүлч биднэрт өдөр тутам монгол хэлэн дээр албан ёсоор буугаагүй хэллэгүүдийг орчуулах, за болж байгаа спортын үйл явдлыг тайлбарлахдаа бас тухайн англи хэлнээс нь орчуулж хүргэх, за гадны тамирчдын нэр ус, багуудын нэр ус, хотуудын нэр ус гэдэг их тийм олон хадаад үгтэй өдөр болгон харилцдаг. Тэгээд яг энэ бидний өөрсдийн үндсэн ажил. Яг монгол хэлээрээ нөгөө зөв бичих тал дээр хүн болгонд өөрсдийн нэг алдаа дутагдaltaй байдаг. Тэгээд спортын сэтгүүлчдийн бидний хувьд ялангуяа миний хувьд бол одоо шилдэг гэдэг үгийг маш их ашигладаг. Тэгээд шилдэггүүд ч гэдэг юм уу ингээд бичихлээрээ бид нэ үсгийг одоо хайдаггүй бичдэг, этим бичдэг байсан. Тэг их мэтлэн иймэрхүү хүмүүс маш их байгаа л да. Тэгээд би болор дуранг яг аваад өөрийнхөө компьютер дээр суулгаад тэр алдаануудаа ингээд харахад бол маш энгийн үгнүүдээс авахлаад ерөөсөө их шиг гээхгүй зүйл маш их тохиолддог. Ялангуяа бидний спортын зүйлүүдийг бол хүүхд залуучууд маш их уншиж байгаа учраас тэр бичгийн алдаа бол маш бага байх ёстой. Бүр алдаагүй байх ёстой. Тэгээд энэ тал дээр бол одоо яг тэр болон дуран гэдэг програм маань бол маш ихээр одоо би одоо хүртэл ингээд бараг 20 жил ингэж бичдэг байсан үгийг одоо л би за ингэж бичдэг юм байна гэдэг нь одоо харж ухаарч явах жишээтэй. Тэгэхээр энэ тал дээр бол бидний ч гэсэн одоо энэ хүү програм маань сургаж байна, хүмүүжүүлж байна. За бидний энэ сүв бичиж алдаагүй бичсэн зүйлүүдийг хүүхд залуучууд уншаад бас өөрсдийнхөө бас тэр өдөр тутмын хөвшилд бас ашиглах. Энэ талаараа бид нөр тодорхой хэмжээний бас нэг нөгөө босрлыг бас түгэх, зөв хөвшлийг бас түгэх дээр хэрэгтэй болов гэж бодож байна. Тийм учраас энэ програм бол маш олон зүйл дээр та магадгүй өөрийгөө 100% алдаагүй бичдэг байж гэж бодож болно. Яг энэ програмыг суулгаад үзэхлээр ерөөсөө маш энгийн үгнүүд дээр бид нар алддаг юм байна лээ шүү.